үзэгч та бүхэн амгалан айлтгая. Би сэтгүүлч Бадарчин Жаргалмаа. За өнөөдөр арай үзэгч та бүхэнтэйгээ уулзуулахаар студид ярилцахаар улсын хурлын гишүүн Арвиныг урьсан байгаа. Ингээд урилгыг хүлээж хүрэлцэн ирсэн танд юуны өмнө талархлаа илэрхийлье. За тэгээд шинэ он гараад удааг байгаа учраас та сайхан баярлсан уу? Сайхан баярлсан. Ер нь монголчууд маань бас шинэ жилийн баярыг хөргөн дэлгэр тэмдэглэдэг болсон байна. Гэтэл тун удахгүй одоо бид нар бас үндэсний баяр надад сар шинийн баярыг тэмдэглэж байгаа. Ер нь олон баяр тавцаад ах шиг байна л да. Бид яг энэ баярыг жинхэнэ утгаар тэмдэглэж чаддсан болоо та юу гэж боддог вэ? Тэгэхээр одоо удахгүй цагаан сарын баяр болно, үндсэн өвлийн баяр болно, эмэгтэйчүүдийн баяр тэгэл 3 сарын 1 18 гэж явдаг чинь. Тэгэхээр монголчууд бол хангалттай баярлж байгаа. За энэ бол бас улс оронд байдаг энэ бас баяр наадам бүх юм хийх ёстой. Гэхдээ бид нэр сая миний зүгээр хувийн бодол хусууд над шүүмжлэлтэй хандвал бас уучлаарай тий. Яг гэвэл бид нэр шинэ жил гэд тий сая маш их өргөн тэмдэглээ шүү дээ. 12 сарыг бүхэлдээ шинэ жилд маш их өргүү их олон зардал гаргаж гараад. Гэтэл өнөөдөр 12 сард 12 сарын 29-ны өдөр Монгол Улсын тусгаар тогтнол байгуулагдсны 102 жилийн ойг болохоор 12 сарын 29-нд би бүр зориуд телевизээр орой болгох хэвлэл мэдээлэлээр хараад байхдаа энд юу хандуулж байгаа юм байхгүй. Хэдэн түүхчтэл нэг одоо хурал хийсэн баг. Тэгэхээр бид нар тийм том баяр 12 сарын 29-нд тохиож хахад бүгд шинэ жил дарагдсан. Бүгд реклам өвгөн алиалагч хошин орлог гэд ингээд дууссан. Тэгэхээр бид нар бас жоох учиртай баярламаар юм а гэж зүгээр энэ миний хувийн бодол. Яг л бид нар бусад Азийн орнуудыг хараад тахт ерөөсөө он тооллынхоо шинэ оныхоо баярыг өөрийнхөө үндэснийхээ ёс заншлаар хийдэг те. Жишээл Япон одоо Солонгос Азууд бол шинэ жилээ маш өрмөц хийдэг өөрсдийнхөө онд. Гэтэл бидний он тооллын шинэ одоо он нь бол ерөөсөө ятч Монголын цагаан сар шүү дээ те шинэ. Гэтэл өнөөдөр бид нар ингээд хоёр баярыг давхар тэмдэглээд тэгээ ийм байгаа нь бас энэ хөрлөн хийж нөгөө талаараа цаашд бол энд бол бодож анхаарах зүйл их байна гэж бодож байна. Одоо ингэ үндсэн хуулийн бас баярын өдөр бол нийт сарын 26 тохиолдог баг тийм ээ. Тэгэхээр бас дахиад бид бас баяр тэмдэглэн. За цагаан сараар 3 хоног амруун ер нь жоохон амралт баяр ихтэй даам бол гэсэн бодолтой байдаг л та. Тэрнтэй би бас санал нэгтэй. Тэгээ хамгийн гол нь би энэ телевиз үзэгч бүх телевизүүд хэвлэл мэдээллийн нийт Монголынхаа иргэдэд нөгөө шинэ жил гэж жагаад 12 сарын 29-ний Монгол улсынхаа тусгаар тогтнолын тий одоо дахин сэрсэн энэ одоо жилээ энэ онод үйлдэл явдлаа мартаж шинэ жилдээ дэвшүүл гэдгийг бас би анхаармаар. За баярлалаа. За үнэхээр бид бас ботгол асуудал тийм ээ. Үнэхээр бид аль баярыг тэмдэглэх ёстой юм. За аль баярт аль их ач холбогдол өгөх, залуу хойч үедээ юуг нь бид өвлүүлж үлдээх ёстой гэдэг бас ухамсарлах ёстой байхаа. За тэр өнөөдөр бас сайтуудаар зарим нэг мэдээлэл гарч байгаа нь улсын хурлын гишүүн баяр цогт улсын хурлын гишүүнээс татгалцнаа, татгалцахгүй гэж бахан мэдээлэл явуулаа л да. Зүгээр энэ хурлын гишүүнээс татгалзан гэдэг маань өөрөө хариуцлага хүлээж байгаа байдал юм уу? Эсвэл зүгээр улс төрийн шин соёлыг түгээх гэж одоо амар жаргал гишүүн эхлэн тавьсан болов та ер нь ямар бодолтой байна вэ? Баяр цогт гишүүний одоо өнөөдөр улсын хурлаас татгалзан гэдэг асуудал бол энэ бүр ор үндэсгүй гүтгэлэг. Баяр цогт гишүүн албан ёсоор өнөөдөр бүлэг дээр хэлж ийслээ. Тэгэхээр энэ бол одоо хоёр дахь тийм одоо ямар нэг улс төрийн хүчнүүдээс явуулж байгаа бодлого өөрийн санаа авш. Амар жаргалын гишүүний хувьд бол өөрөө бодол өөрийнхөө шийдсэн асуудал авах. Тэгэхээр яг тэр татгалзах асуудал бол хувь хүндээ гарч болно. Тэрийг ингээд ер нь улс төр судлаачид намууд нь бас дүгнэх хэрэгтэй гэж бодож байгаа тийм. Тэгэхээр амар жаргал баяр цогт хоёрын асуудал бол тис ондоо баяр цогт гүшин бол татгалзаагүй. Амар жаргал бол өөрийнх нь хувь хүний асуудал. Ер нь улсын хурлын гишүүн улс төрч хүн хариуцтай байна гэдэг нь хариуцлага хүлээнэ гэдэг нь ер нь юу байх вэ? Тэр магадгүй дараагийн сонгуулиар тэр хүнийг сонгохгүй байгаа тэр хүн хариуцлага хүлээж байгаа байдал гэж тайлбарладаг л да. Гэтэл бид нар өнөөдөр бас жоохон тийм ээ цаг хугацаа алдаад байна шүү. Бид нар 2016 хүртэл тэр хариуцлага алдсан хүнийг тийм ээ 2016-наар сонгохгүй гэдэг бол бүхэл бүтэн одоо 4 жилийг бид нар тийм ээ тэр хүнд одоо юу гэдэг юм хэрэг тэр хүн буруу үйл хийсэн бол тэр хүн одоо тийм ээ их хурлын гишүүний эрхэм хүндтэй цолыг бүртэл яваад ахна шүү дээ. Тэр ер нь улсын хурлын гишүүн хүн одоо юунаас татгалзна гэдэг бол үнэхээр хариуцлагагүй асуудал. Яг гэвэл тэр амар жаргал гэдэг хүн биш сонир биш шүү дээ тийм амар жаргалж бай хэний ч бай одоо тэр цэрний цаан сонгогдсон ард түмэн байх шүү дээ тийм тэднийг одоо төрд төлөөлөх хүн шүү дээ. Тэгэхээр миний ард улсын хурлын гишүүн хүн ер нь бүх үйлдэл дээр нэг зүйлийг хатуу одоо бодож явах ёстой гэж боддог. Юу гэхээр миний ард намаас сонгосон тэр мянган ард түмэн сайн амьдралтай, сайхан амьдралтай, зарим хүнд амьдралтай энэ хүмүүсүүдийн төлөөлөл учраас би эдний төлөөл ажиллах ёстой л гэж бодхоос биш тэр их хурлын гишүүн сонгогдчихэд тэрнээсээ татгалзна гэдэг үл энэ эрүүл асуудал биш. Тэм учраас тэр хувь хүн яаж одоо тий их хуралд хариуцлахгүй мó эсвэл одоо би дургу байлгах тэр ард түмнийг хөндлөх ёстой. Тийм учраас
тэр төрийн төлөөллөөс гадна одоо иргэдийг төлөөлүүлж орсон учраас иргэдийн өмнөөс тэр хүн өөрөө ийм одоо үйлдэлүүд гаргана гэдэг бол энэ маш хариуцлагагүй асуудал гэж байна. Ер нь их хурлын гишүүдэд яаж хариуцлага таацах ёстой юм? Их хурлын гишүүд хариуцлага тохиолдох асуудал бол багтаа шүү дээ. Хуулиар бол бид чинь нэг одоо эрх маш их өндөр эрхтэй тий. Харин тийм хамгаалалттай байдаг тий. Аливаа асуудал боллоо хэрэг төвөгд оролцогдлоо хууль зөрчлөө гэхэд л тэгэл улсын их хурлын гишүүд хархан одоо хамгаалттай байж л байгаа шүү дээ. Өнөөдөр их хурлын гишүүд бол хууль зөрчсөн гээл суралдаас сууж байдаг. Харин тийм сугаал ах уу яах вэ юм бол? Гоод харин тэгэхээр энийг одоо энэ бас нэг зэгцлэх асуудал уу? Энэ бол зэгцлэх асуудлаа. Би Монгол Улсын ерөнхийлөгчөөс нэг хариуцлагын тухай хууль санаачилж оруулж байгаа гэж хуулийн зөвлөх Үнэр Баяр бас хэлж ирсэн. Тэгээд тэр нь бүхэлдээ одоо бүх ерөнхийлөгчөөсөө эхлүүлээд төрийн өндөр албан тушаалтнууд бүх одоо сайд дарга нар их хурлын гишүүдэд зориулсан юм хууль гэсэн. Тэгээд тэр хуулийг харж маш их сайн хууль, зөв хууль орж ирэх байх. Энийг бол өнөөдөр санаачилдаг, намт шалгах их хурлын гишүүнч байхгүй байгаа шүү дээ. Өөртөө хариуцлагыг тооцох хууль санаачилдаг хүн байхгүй. Тэгэхээр өнөөдөр ерөнхийлөгчөөс тэр хариуцлагын тухай хуулинд бол төрийн өндөр албан тушаалтнуудад тооцсон тийм хууль орж ирэх байх. Тэгээ энэ хууль бол энэ одоо яг биелээ болох байх гэж би бодож байна. Биний төлөөр их гайхдаг л да эргэлздэг. Өөрөөр хэлэх юм бол их хурл хууль баталж байгаа нөхдүүд маань өөрөөсөө хариуцлага тооцноо гэдэг хуулийг батлахын тулд кнопод дарах болов. Дараа штэ. Тэр одоо ард түмний өмнө хилцэгдэх юм чи энийг бол бүр хариуцлагын тухай хоолой дээр ороод ирэхэд бүр ард түмэн нээлттэй хилцүүлэх хэрэгтэй. Энэ яагаад гэвэл өнөөдөр мэдээж аливаа асуудал дээрээс асуудал маш их чанга байж дээд хүн өөрөө их ёс зүйтэй өөрөө одоо байж тэр ус өөрөө ёс зүйтэй байна штэ. Тийм учраас хариуцлагын тухай хоолойг бүх гишүүд дарна гэдэгт хариуцлага юу одоо би хатуу хариуцлагатай одоогоор дарна л гэж бодож байна. Та түр ярианаа дурдаад өнгөрсөн юм бол зөвхөн би хүн биш энэ олон түмний өмнөөс үг дуурах тийм ээ олон түмний төлөөлөл болж байгаа учраас хариуцлагатай байх хэрэгтэй гэж. Таныг бас парламент ороод намаас сольж явахд чинь гишүүд чинь хэрэглэж авчихсан бай. Аль гишүүд? Уучлаарай гишүүд ч тийм ээ сонгогчд чинь. Тэгэхээр би өөрөө мэдээж тий сонголтоо нэгдүгээр тийсээ хоёрдугаарт би бас намайг дэмжиж явсан хүмүүстэйгээ бас ярилцсан байсан. За хоёрдугаарт энэ дахин Баянзүрхийн дүүргийн энэ сонгуульт бол намайг ганцхан Монгол Ардын намын гишүүд дэмжээгүй шүү дээ. Монгол Ардын намын бүх шатныхан албан тушаалтнууд нь бүгдээр миний ариун дэмжихгүй гэдэг албан ёсныхоо одоо тэргүүлэгчдийн хурлыг гаргацсан байгаа шүү дээ тий. Тэгээ бүх намуудын үйлдэл Ардын намын үйлдэл миний эсрэг байсан. А намайг тэр үед хэн дэмжсэн гэхлээр Ардсан нам дэмжсэн, Монгол Ардын хувьсгалт нам дэмжсэн, нам бусчууд иргэдээс би дэмжиж гарч авсан. Нэг намын хоёр хүн өрсөлдсөн учраас тэр намынхан шийдвэр тэр дүүргийн намын бүх шатны эмэгтэйчүүдийн байгууллагын намын дэрэгт эмэгтэйчүүдийн байгууллагын шийдвэр нь бацаар нөгөө одоо миний одоо өрсөлдөгчийг дэмжинэ гэж шийдвэр гарцсан. Тэгэхээр тийм тохиолдолд бол хүн их хүнд байдалд ордог юм билээ. Тэгээ би ерөнхийдөө одоо бас гараад ер нь нэгэнд энэ намын одоо гишүүн болж би санал аваагүй. Гэхдээ Ардын намаас намайг дэмжсэн хүмүүсүүд байгаа. Бид тэр хүмүүсүүдтэй хэлсэн намайг дагаад одоогийн байдлаар таныг гарвал бид 400 хүн дагаад намд эснэ гэсэн 400 хүн баталгаа аваад надтай зүгэн гэж бас орж ирсэн. Зардсан намд орж ирсэн. Ягаад гэвэл тэр нөгөө энэ угаасаа сонгуулийн тогтолцоо энэ хуулиараа нэг намын хоёр хүн өрсөлдөх маш их хүнд хэцүүг би сая мэдэрлээ. Тэгээ тунж үлдээд ер нь Монголын түүхэнд улс төрийн түүхэнд байгаагүй тийм сонгуульд боллоо шүү дээ. Тэгэхээр би энийг урдчилж хараад би намын одоо өдөртөх зүйл инх түвшин зандан шатар нар энэ асуудал биш болох нэ. Та нар энэ хоёр хүний бит хоёрын хооронд асуудлыг шийдчихгүй энэ маш том асуудал болох нь гэсэн чинь ямар бодолтой байгаа гэсэн чинь Бацөөр бит хоёрын хооронд нь одоо саналын сонсчод бит хоёрыг зохицуулж өгнө гэсэн баггүй намын өдөртөх зүйл. Тэгчээд сонгуульт өгөхөд зохицуулж өгдөггүй гэсэн чинь юу гэсэн чинь ариун тэртээ дөрөв унахын юм чи наадах хай гэсэн гэж байгаа. Тэр зөнд нь орчих гэдэг ийм ингэсэн учраас би чи бас улс төрч хоёрдугаарт би улс орноос урвж байгаа шүү дээ. Тийм бүлэглэлийн ийм хүмүүсүүд ийм намтай байхыг хүсээгүй учраас би сонголт байсан. Ямар улс орноос урваагүй, ард түмнээс урваагүй. Тийм учраас би сонгогчтойгоо ярилцсан. Тийм. Ариун Ардсан ямар нэг байдлаар тохиротой байсан учраас тийм ээ Ардсан дэлсэн гэдэг нэг яриа байна л да. Тань дээр тайлбар хэлэхгүй юу? За биш. Би хувь хүнлээ ороод ич магадгүй та тааруулждаг. Надад миний амьдралд нэг баримталдаг зарчимтэй. Би ер нь хүнтэй хувийн талд хизээс тохирч үзээгүй. Би социализм үед ч гэсэн аль ч үед ч гэсэн би төрийн байгууллага
жагт хизээч хувийн талд нэг ширхч өргөдөл өгч өгөөгүй. Би тохироо гэж мэддэггүй. Яг л юмыг зарчмаараа явдаг. Тийм учраас нэгэн тал намайг орхисон, намайг хайсан намыг би бас гуйгаа сууж чадахгүй шүү дээ. Би одоо хайсан маш зөв гэдэгтээ одоо ч би маш их баярлж байгаа. Яагад гэвэл одоо саяны ардын намын их хурал дээр тий намын даргын инх болд, мийг инх болдыг сонгосон явдал би маш их харамссан. Тэгээ тэр яг энэ үед нь байгаагүй дээ бас одоо маш их баярлж байгаа. Бид нар хучин 9-13 гэл тий намын шинжилгээл инх болдыг намын даргаас авчаяал намын их хурал дуулаад ерөнхий сайдаас нь авчихсан үе байгаа шүү дээ тий. Гэтэл өнөөдөр тэр хүмүүсүүдийн бүх хөдөлмөр талаар болсон тийм учраас би өнөөдөр энэ намаас гарсан бүр ингээ эртхэн явсандаа бүр маш их баярлж байгаа. За хоёрдугаарт нь надад тохироо гэдэг юм ерөөсөө байхгүй. Би одоо юу гэхээр би энэ яг гэвэл би бас Арслан намын маш олон үйл явдлуудад би айгуу санал нийж байгаа да. Хуучин парламент утгахт би гэр хороол, зах хорооллын асуудлыг шийдэгээ чиглэл одоо хотын дарга Батбаярын үеэс эхлүүлээд маш их юм ярьдаг. Хөдөлмөрийн яам байгуулаач. Энэ их олон мөнгийг ард одоо бүх хүмүүсүүдэд 21 мянган төгрөг өгөөдөх хооронд зорилтод бүлгээдээ өгөөч гэдэг. Ингээ гэр хорооллын асуудаг маш их ярьж хат нэг ч шийдвэр гаргадаг байсан. Гэтэл намайг одоо дахин сонгуул хийж явах үед бол Арслан намын шийдвэрүүд гэр хорооллыг дахин төлөвлөлтөнд оруулна, хөдөлмөрийн яам байгуулагдаа гэдэг. Ингээд ирэхлээр нөгөө одоо миний улс төрч хүний хувьд миний хийх гэж ирсэн үзэл бодлыг эдгээр ингээ хийгээд ирэхлээр надад нөгөө сонгуулаар гадна байсан хүнд чинь бүх юм ингээд гой таалагдаад за энэ дунд нь ороо цуг одоо бас ажиллах тийм бодол надад төрсөн. Тийм учраас би нэгдүгээрт иргэдээ бодсон, улс төрчгийг бодоогүй, олон жил улс төрчлөө одоо олон хүний дэмжиж намыгаа дэмжиж ингэж явлаа. Тэг хэний ч тийм дөрвтэй өөрчлөлт хийж чадахгүй байгаад би маш их харамсдаг байсан. Тийм учраас одоо надад бол шинжлэлийн тийм хувь хүнийхөө шинжлэлийн маш гоё эрүү үе ирсэн. Тийм учраас би түрүү тавтан хэлсэн те зарим нэг улсууд урагч гэдэг те би ямар тийм гэж ингэж намайг бас энэ тэнд илдвэр хилжил байсан. Гэхдээ би ард түмэнтэйгээ байгаа юм чи. Тантай адилхан үс бодолтой хүн байсан шүү. Монгол Ардын намд илсэн урбаникл хавж, иргэнэл хавж бас тийм ээ иргэний нийгмийн төлөөллийн хувьд хүчтэй байр суурь илэрхийлж дуурдаг. Ардын намаас тэгж ярих юм бол би ганцаараа гараагүй шүү дээ. Улаан сайд гарсан, Тэрвэштав гарсан, Чулуунбат. Гэхдээ бүх усуудлыг ихэнх нь гарцсан л байгаа шүү дээ. Тэгээ тийм учраас энэ бол тийм цаашдаа энэ улс төрийн үзэгдлүүд бий болох гэж бодож байгаа. Яг л хүмүүсүүд одоо өөрийнхөө санал бодлоо нийлж хамтарч үтэх одоо тийм юм бас нээлттэй байх хэрэгтэй. Тийм ч учраас бисаа ерөнхийлөгч их хурлын гишүүдтэй уулзах, бүх 76 гишүүд уулзсан тэр энэ намуудын тухай хууль, энэ бүх юмыг шинжилээч гэж хэлж байгаа. Яг гэвэл одоо зарим намууд бүр ялзраад шинжлэхдэх нь битгий л бүр ингээд багаараа бүлэглэж тоглоод нам байгаад энэ хин нэгнийг дахин шүтсэн тийм ээ. Үу тэглүү яхаа нэг хүний бүлэглэл нь фракцаараа ингээд дийлж яваад тахт нь тэрийг хүсэхгүй байгаа жирийн одоо намын гишүүн би гэхтэл нь одоо тийм хэний ч хүн болохгүй одоо тэр фракц бүлэглэлд нь орохгүй байгаа бид нар нь маш их амьдралд хүн тусаад байгаа хгүй. Тэгэхээр эсвэл улс төрөөс гарна эсвэл маш их зовлонтой улс төрд байна. Тийм учраас энэ улс төрийн намуудынхаа хуулинд өөрчлөгдөөд энэ шинжилгээ гэдэг чинь бол намуудын шинжилгээс эхлэн те намууд улс төрчтэй дэвшүүлэхтэй бас зөв улсуудыг тэгэхээр бүлэглэлээс ямар хүн өнөөдөр Монгол улсыг удирдах ямар үүддэн дэвшээ тийм учраас улс төрийн намуудын хуулийг өөрчлөхгүй бол намууд ч өөр ингээд ялзраад эхлэх юм бол улс орон тэгэл парламентын тогтолцоотой энэ улс орн чинь ялзарна. Ийм учраас намуудын тухай хуулинд өөрчлөлт хийж бас ярьсан байна. Тэр чухалаас ерөнхийлөгч намуудыг нэг байранд оруулах гэж хэлсэн баг тийм ээ. Тэр бол зөв. За тэр улсын хурал дээр бас яригдж байгаа асуудал гэх юм бол засгийн газрын гишүүд улсын хурлын гишүүн засгийн газрын гишүүн байна. Өөрөөр хэлбэл давхар дэлийг тальж дам болгох хэрэгтэй гэдэг асуудал ихээр ярьж байна л да. Энэ талаар та ямар бодолтой байна? Тэгэхээр ер нь үндсэн хуулинд ийм залттай байсан. Тэгэхээр 2000 оноос эхлүүлээд улсын их хурлын гишүүд улс төрчид өөрсдөө энэ одоо их давхар болох энэ асуудлаа өөрсдөө үндсэн хуулинд өөрчлөлт оруулаад шийдсэн байгаа шүү дээ. Тэгэхээр энэ амьдралд ерөөсөө бас хэрэгжихгүй нэ гэдгийг одоо бас мэдэрч байгаа. Тэгэхээр бас энэ жоохон тоог нь бүр багасгах ёстой. Тэ жишээлбэл ерөнхий сайд нь байгаад хууль зүйн сайд, сангийн сайд нь л байхад хангалттай. Тэгээд засаглаараа явах ёстой гэдэг дээр би бас санал нэгтэй байгаа. Тэгээд энийг бас дэмжиж байгаа. Гэхдээ энийг бол мэдээж өнөөдөр бас Монгол Улсын ерөнхийлөгч өөрөө санаачлаад ороод ирсэн. Уг нь энийг бас намуу санаачлах ёстой байдлаа. Өнөөдрийн хартал намуу санаачлахгүй байгаа учраас
ерөнхийлөх санаачлаад ороод ирсэн. Тэгээ хэрэгжих нь бол 16 оноос энийг бол дэмжиж байгаа. За би улсын хурлын гишүүн Аримтай ярилцж байгаа. За мэдээж хэрэг улс төрдөх одоо парламент дэх соёл за мөн засгийн газрын гишүүн улсын хурлын гишүүн байх энэ асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэх ёстой гэдэг талаар бид та бүхэн мэдээлэл өгч байгаа. За ярилцлага хэдэн хоногийн дараа үргэлжлүүлье. Мэдээж хэрэг за Арим гэдэг одоо улс төрчийн хувьд 2014 онд хэрхэн яаж харж байгаа юм. За мөн шийдвэрлэх ёстой асуудлууд дээр гишүүний байр суурь ямар хувь байгаа талаар одоо хэдэн хоногийн дараа л авъя. Та бүхэнд баярлалаа. Миний өнөөдрийн зочин улсын хурлын гишүүн Арвин. За үнэхээр та бас түрүү яриандаа дурдсан шүү дээ, тийм ээ. Ард түмнийхээ одоо тийм ээ бас зөвшөөрснөөр одоо намаа сольсон гэж. Магадгүй та Монгол Ардын намд байхдаа нэлээд хүчтэй дуурдаг байсан ардсан намд ороод чимээг болж юу яа. Тийм яг уу ярих юм бол бас ярих үедээ ярьж байгаа шүү дээ. Бид нэр их хурлын гишүүн байна гэдэг нэг парламентд очиод хэрэлдээд одоо том дуурахыг бас хэлэхгүй шүү дээ. Намынхаа бүлэг дээр маш их зүйлийг хийдэг. Би ардын намд байхдаа бас намын бүлэг дээр маш их тийм ууралж уцаарлж нэг хэсэг бүр ямар санда намын дараа баярыг загинсаргаад баяр бараг надаас тий санаа зовсон байдалтай орж ирдэг. Би тэгтлээ намын бүлэг дээр маш их үг дурд. Одоо ч гэсэн би арсан намын бүлэг дээр би маш саналаа хэлдэг. Тэгээд миний хэлж байгаа юм бас ингээ биелэгдэж байгаа учраас тэр болгон би парламент дээр том дуурайд байхыг хүсэхгүй шүү дээ. Тийм учраас хэлсэн ярьсан юмнууд маань дэмжигдэж байгаа учраас байдаг. Та бас энэ парламентын онцлогтой гишүүн өөрөөр хэлэх юм бол Монгол Ардын нам парламент олонх байхад та олонхын гишүүн байсан. За одоо ардчлан бас олонх болчиход бас ардчлан олонхын гишүүн гэж явж байгаа хэрэг тийм ээ. Тэгэхээр ерөнхийлөгчийн хэлсэн цөөхөн цөөх шиг байж чаддаггүй. Олонх нь олонх шиг байж чаддаггүй. Энэ парламент дээр та ер нь ерөнхийлөгчийн төр дүгнэлттэй санал бодол ер нь хэр нийцж байгаа вэ? Яг өнөөдөр байлаар цөөхөн цөөх шиг байж чадчихэв үү? Олонх нь олонх шиг байж чадчихэв. Эсвэл хэн нэг нь одоо тийм ээ өөр хоорондоо өшөө авах тийм ээ чи намайг хийжээлөө гэсэн байдлаар хариу үйлдэл үзүүлээд байна. Тэгэхээр бидний энэ хит их улс төрчсөн хандлага бол энэ парламентд маш их харагдаж байна л да. Тэгээ парламент өөрөө бас Монгол улсын эдийн засгийг хөгжлийг тодорхойлж байгаа ийм том байгууллага учраас хит их улс төрчлөөр эдийн засгт их чөдөр тушаа болоод байгаа нь маш их мэдрэгдэж байна. Ийм учраас цөөнх болохоор заавал нөгөө олонхоо тэ унгаж олонхоо одоо юм нь хийлэхгүй байх ийм бодлого бол одоо их хурл дээр яг одоогийн байдлаар маш хүчтэй тавигдаж байна. За өнгөрсөн парламент бол тийм байгаагүй шүү дээ. Хамтарсан засгийн газар байгуулсан учраас бас ингэж болсон. За энэ засгийн яг одоогийн парламент дээр бол нөгөө цөөнх нь олонхийнхоо ажлын их явдал маш их чөдөр тушаа бас болж байгаа надад ажиглагдаж байна л да. Юу яагаад хийдэг юм бол үнэхээр чөдөрлөлөө дэд юм уу эсвэл үнэхээр тэд шинжлэлийн бодлогыг одоо тийм ээ дэмжихгүй байгаа юм уу? Шинжлэлийн бодлого нь буруу явагдаад байгаа юм. Ерөнхийдөө бол улс төр хийгээд байна шүү дээ. Дараагийн сонгуулиар ер нь намуудын гол одоо үндсэн ялалт бол ер нь сонгуулийг ялах асуудал шүү дээ. 16 оны сонгуул харагдаад улс төр хийгээд байгаа надад мэдрэгдээд байна л да. За олонхын бодлого бол би одоо 4 удаа парламент сонгогдсон эмэгтэй гишүүний хувьд бол би маш их дэмжиж байгаа. Яагаад гэвэл би бас өнгөрсөн парламент намынхаа хөдөлмөрийн яамыг яаралтай байгуулж энэ одоо нийгмийн хамгаалалт хөдөлмөрийн яамыг өөрчлөөж гэдэг асуудал маш их яригдчихсэн. Энийг нэгч биелүүлээгүй. За хоёрдугаарт бас энэ нөгөө нийгэмд хавтгааруулсан 21 мянган төгрөгийн тархалтыг зогсоох талаар би бүр нэлээд үг дуурайд үг аваагүй. Яг гэвэл зорилттой бүлэгтэй өгөөч гэсэн энэ шийдвэрийг гаргаагүй. Бүх мөнгийг зүгээр арга түмэндүүд хүн болгон тараацсан. Одоо бол арсан нам бол яг зорилттой бүлгээ гаргаад энэ мөнгөө бас тий байж байна. Энэ асуудал бол надад тэгээд 3 дугаар асуудал гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлыг зах хорооллынхаа энэ олон нүүж ирж байгаа энэ нийслэл Улаанбаатар хотын асуудлыг шийдэх гэж үнэхээр одоо тэмцэж байна тий. За энэ бүх ажлууд бол надад бас яаж яана таалагдж байна. Хоёрдугаар тэгээд бас ямар ч гэсэн шүүмжлэл тэг нөгөө юу байхгүй. Одоо нэг тийм практиктэй нэг хоёр хүний дарамт байхгүй. Ховж ярилтанд багтаа тий. Аливаа асуудал хуучин манай юунд ч ерөөсө 1 сая төгрөгийг өгнө гингуут л нэг хэсэг бүлэг усууд нь ингээл азаргалаад за одоо заавал 1 сая төгрөг өгүүлгээл бүр улаанцаа ингээл гараа өргөөл тэгэл ингээл бүх юм ингээд дарга нар дагж гүйдэг. Одоо энд бол юмаа ингээд шийдээд юмаа явуулчихдаг нь бас зүгээр. Тийм учраас
зүгээр олонхын шинжлэлийн засгийн газрыг хийж байгаа ажил бол надад таалагдчихэв. Жишээлбэл одоо манай Баян зүрх дүүрэгт одоо дулааны станц барина гэж түрүү жил явна. Ер нь 4-р цахилгаан станц, 5-р цахилгаан станц барина гэж барьчихгүй байсан гэтэл эдгээр нээлттэй хийгээл одоо амгалангийн цахилгаан станц эдгээр явагдаж шүү дээ. Тэгэхээр хийх гэсэн юм зоригтой хийж чадж байна. Гэр хорооллын дундурын зам, энэ төгжрэл одоо утахгүй бас агаарын бохирдлын асуудлаар ерөнхий сайдын сайн мэдээлэл өгчихсөн маш шинэ оновчтой юмнуудыг хийх гэж байна. Энэ асуудлуудыг өнгөрсөн парламентууд ярьсан шүү дээ. Ямар ч эрх мэдэл байхгүй. Тэгээ сүүлдээ уурлаад өглөөл тэгэл гарахаас өөр замгүй. Гэтэл өнөөдөр тэр бодож байгаа юмнуудыг хийж байгаа байхгүй. Тэгэхээр тэр олонх нь бол бас юмаа хийж байна. Мэдээж алдаа бол байгаа л та. Гэхдээ хийж байгааг нь бас үүсгэж болохгүй. Та ер нь хэр хариуцлагатай гişүн бэ? Хурлаа хэр тасалдаг вэ? За ажлаа хэр тасалдаг вэ гэсэн үг тийм ээ? Заримдаа нэг одоо яг нэг хурал суух нэг ингээд зав бас багтаа болчдөг. Тэрний юу гэсэн үг лээ? Гэхдээ тэрний юу гэхлээр нөгөө уулзалт ихтэй болчдөг. Жишээлбэл өглөө эрт одоо би ч бас олон нийтийн байгууллагын сонгуультай чуулга эхлэх гэдэг өглөө уулзалт та. За тэгээд ингээд зарим завсрал нөгөө иргэд уулзах гад юм хүний юм шийдэх гэдэг ингээд тийм юмар орж гардаг тал бий. Тэгтээ бас юу хурлаас хоцрох тийм юм л бас байлгүй яах вэ тэр. Одоо тэгээд улсын хурлын дарга бас өөрийнхөө бүрийн эрхийн хүрээнд яг хуруугаар эрс бүртгээд бас санал авдаг болон гэх шиг асуудал яриад байна л да. Энэ тал дээр ер нь гişүүд ямар хувь барь суурьтай байх шиг байна. Миний бодлоор зөв юм шиг. Би ч гэсэн ажил дээр л хуруугаар ингээл цагаа бүртгүүлдэг шүү дээ. Тийм. Тэрийг харин мэдээж их хурлын даргын хувьд бол хэцүү л байгаа л да энэ парламентын гишүүд. Ер нь өмнөх парламентын гишүүд арга ядсан үний ажил те мэдээж одоо хин энхүүл даргын оронд хинэж суусан бай бас л хэцүү штэ те ингээд парламентын цагтаа 9 цаг гэхлээр ирдэг гишүүд байхгүй. Тэр чинь бас өмнөх парламент бүр юм байсан. Тэгээд 10 цаг гэхлээр бас ирдэггүй те. За яг тэрийн дод бид нар бас би ч гэсэн өөрөө орно л доо те нэг. Тэгээ сая бид нар сайн бүлэг дээрээ ярилцаад чуулган дээрээ ярилцаж одоо ер нь цагтаа ирээ. Тэг нэгээ ирэхгүй болохоор нөгөөдөл нь бас ирдэггүй юм чи ингээд тоцрох юм тал бас байдаг. Тэгэхээр сая их хурлын дарга бол одоо аргаа ядаад хурууны хийг мэдээж их хурлын дэгийн дотор хурууны хийгээр бүртгэл явуулна, хийгүй явуулна гэдэг тийм юм байхгүй учраас өөрөө энийг одоо аргагүй нөхөд хурал аргалагчийн хувьд хариуцлагын механизм тогтоосон. Гэхдээ хурууны хий өгнө гэсэн өглөө бүгдээрээ л цагтаа ирсэн байлаа. Бараг бий л хоцорсон баг тий. Тэгэл ирчгээд тэгээд завсалга авцсан. Тэгэхээр тэр бол одоо их хурлын даргыг хийх ёстой. Одоо тэр авсан арга хэмжээ бол маш зөв л дээ. Тэгээ энэс болоод муу одоо нэг мэдх завсарлага авалт 4-5 хоног бол хурал завсарлаад явцсан тий. Тэгэхээр иргэн бүр одоо хурууны хийгээр тэг өнөөдөр ордонд ч бүх ажлууд их хурлын гишүүд ямар хэмжээшгүй хаадууд юм тий. Бид нар тэгээ цагтаа парламентын соёл гэдэг байгаа. Би соёл заах биш. Ер нь өнөөс хойш одоо би өөрөө ч гэсэн ажилтны цагтаа ер нь ирдэг бай, бусдыгаа хүндэлдэг бай. Тэгээд ийм өөрөөр хэлбэл та ч ялгаатай ш. Би бол өөрийнхөө төлөө ажил хийдэг ч болно тийм ээ. Би өөр хүүхдэд тийж гэдэг ажиллаж байгаа. Та бол ард түмнээс ажил хийж байгаа учраас та бүр л илүүтэй хариуцлагатай байх хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр одоо энэ мөчөөс эхлүүлээд ер нь их хурлын гишүүд цагтаа ирдэг, бие биенээ хүлээлгдэггүй, бие биендээгээ барьцдаггүй ингээд яг цагтаа ирээл яг ингээ ажил шиг болдог юм. Одоо та ойрын хугацаанд ер нь ямар хуулийн төсөл ажил хийж байна? Таны гол ажил шүү дээ. Би нэг урт нэртэй хуулийн ажлын хэсгийн ахлагчаар нь ажиллаж байна. За соёлын өвийн тухай хуулийн дээр одоо биш ажиллаж эхэлж байна. За нөгөө талаар юу сайн нөгөө ойн тухай хууль баталсантай холбогдуулаад ой цэвэрлэх ажлын байр хийх ажлын хэсгийн ахлагчаар ингээд ажиллаад ийм юмнууд дээр ажиллаж байгаа. Урт нэртэй хуулийн дээр одоо ер нь ямар урт нэртэй хууль бол одоо удахгүй 1 сарын 7-оос эхлүүлээд ажлын хэсэг хурлаж ирнэ. Сая бид нар урт нэртэй хуулийн ажлын хэсгээр бүх улс орныхоо нутаг дэвсгэр бүх хүнд газруудаар явлаа. За тэгээд ер нь компаниудыг гаргалаа. Тэгээд гол улс мөрөн энэ бүх зүйлүүдээ судлаа. Тэгээд ер нь маш их хүндрэлтэй юм их байна. Ер нь хууль зөрчдөг юм байна. Жишээлбэл усны сангаас 200 метрт нэгч А лиценз, Х лиценз олохгүй гэсэн хуулинд аль 98 онд байсаар байтал тэр хуулиа зөрчөөд юу төрийн бүх байгууллагууд нь лицензүүд өгчдөг юм байна. Тэр авч байгаа компаниуд ч гэсэн Монгол улсын иргэн хүний хувьд бол тэр хууль байсаар байтал тэр лицензийг авсан нь бол энэ хоёулаа хариуцлахгүй хууль биелүүлэг. Энэ утгаараа бол тэгэл юу алтны компаниуд ихэнх нь бас Алтаа Монгол банкнд тушаадгүй юм байна. Татвараа өгдөггүй юм байна. Ер нь газар доорх нийгэм баялаг бол Монгол улсын Эрдэнэсийн сан, Монголын ард түмний өмч. Тэгээ нэг хэсэг нь энэ өмчөөр үнэхээр тоглож байгаа нь мэдэгдэж байна. Тэгээ 1 сарын 7-оос эхлүүлээд одоо бид нэр өөрөөр хэлбэл маргааш эхлээд ажлын хэсэг нь бид нар юу одооны судалгааны бүх одоо мэргэжлийн байгууллагууд судалгаагаа хийж байгаа. Тэгээд бид нэр
7-ноос эхлүүлээд ер нь одоо ингээд шийдвэрээ гаргаад явж байна. За баярлалаа их үзэгчдээ. Өнөөдөр миний зочин улсын хурлын гишүүн Ариун байлаа. За парламент хийж хэрэгжүүлж байгаа ажил болон парламентын соёл, улс төрийн тогтолцоо, нам эрслийн харьцаа олон сэдвээр ярилцлаа. Үзэгч та бүхэн бас бидний ярианаас мэдээлэл олж авсан байхаа гэж бодож байна. Ингээд урилгыг хүлээж авч хүрэлцэн ирж надад ярилцсан танд их баярлалаа. Таны ажил амжилт хүсье. За баярлалаа. За анхаарч үзэгч та бүхэндээ баярлалаа. Би Бадарчин Жаргалмаа, миний өнөөдрийн зочин улсын хурлын гишүүн Ариун байлаа.